Сайн байна уу? Та бүхэн нээлтийн тайлан илгээх талбайтай заврыг танилцуулах гэж байна. Юуны төрөнд тус систем нэвтрэх болон нийтлэлийн асуудлын хүрээнд их асуудлын заврыг сангийн амны албан ёсны Facebook хуудсанд байршуулсан тул та дараалал энхүүдээр хандах боломжтой. Нээлтийн тайлан ямар тохиолдолд өгөх вэ? Нээлтийн тайланг торгуул гэсэн хуулийн этгээд буюу өмнөх тайлан төвийн санхүүгийн тайлан баталгаажаагүй. Мөн өмчийн төрөл өөрчлөгдсөн бол хуучин e-баланс систем санхүүгийн тайлан нь хуулийн хугацаанд баталгаажсан боловч эхний үлдэгдэл нь татагдахгүй байгаа. Мөн санхүүгийн тайлангийн маягтад өөрчлөлт орсон тохиолдолд та нээлтийн тайлангаа өгнө. Тус системд ерхий нэгтгэлийн бодгчийн ирэхээр нэвтрэн тайлан төвөө холбоно. Тайлан төвөө холбохын тулд та дараах дөрвөн мэдээллийг заавал шинжилж холбогдох мэдээллийг бүрэн бүгэлсэн байх шаардлагатай. Ингэснээр тайлангийн тохиогоо шинжлэх товчмоо идэвхжиж тус товчийг дарснаар тайлан руугаа нэвтэрнэ. Үүний дараа тайлан төвийн цэцрүүгээ орон тайланд хамрагдах нөхцөл буюу улаанаар тодруулсан 3 тэмдэглэгээ ногоорч үйлдэл баган дээр холбох товчмоо идэвхжинэ. Тус уснагддаг үзүүлэлтүүдийн тайлбарыг доогч зэнхэр талбарт илрэнгүй тайлбарласан байна. Иймд холбох товчийг дарж холбоод урд нээлтийн тайлан 2024 оны тухайн сарыг дарна. Энэхүү талбарт та тайлангийн өсөлт эхлүүлэх сум заасан товчон дээр дараарай. Үүний дараагаар шивэлт эхлүүлэх тус товчийг мөн дарснараа та энэ хэсэгт 1-2 минут орчим хүлээн тайлангаа шивж эхэлнэ. Нээлтийн тайлан төвийн эхний үлдэгдэлд татах шаардлагагүй ба зөвхөн эцсийн үлдэгдэлд энэхүү хэсэгт төгрөг мөнгөөр шивжилгэнэ. Та бүхэн нээлтийн тайлан ямар тохиолдолд гарах талаар зааварчилгаа хөрвүүллээ. Та бүхэнд амжилт хүсье.